Формула 1-ийн багууд үнэндээ хэрхэн мөнгө хийдэг вэ? Өнөөдөр бид дэлхийн хамгийн үнэтэй, хамгийн онцгой, хамгийн гайхалтай спортын бизнесийн нэг болох Формула 1-ийн гүн рүү шумбах болно. Та одоо боддоо Формула 1 машин бүтээх зардал бүхэл бүтэн байшингаас ч өндөр үнэтэй гэдэг мэдхүн. Гэсэн хэдий ч уралдаан болгон дээр жолооч нар эдгээр олон сая долларын үнэтэй машинуудыг цагт 200 миль цагаас дээш хурдтайгаар хан мөргүүлэн эвддэг шүү дээ. Зарим багууд жилд 400 сая доллароос ч илүү мөнгө зарцуулдаг бөгөөд тэд ялахгүй гэдгээ мэдэж байдаг. Энэ нэг ёсондоо тэрбумтнуудын мөнгийг зүгээр л шатааж амьд байгаагаа мэдрэх гэсэн өвчтөе мушгирсан тоглоом уу? Эсвэл Формула 1-ийн багийг эзэмшиж ивент дэх удирдах нь үнэхээр эдийн засгийн хувьд ашигтай байдаг юм. За тэгэхээр бүгдээрээ үнийг олж мэдцгээе. Бүгдээрээ 1996 оны 5 сарын 19-ны өдөр Монте Карлод очиё. Аадар бороо дөнгөж зогсож Михаил Шумахер тэргүүн байранд зогсноо. Ногоон гэрэл асмагц энх замбаргүй байдал хэлдэг. Эхний тойрогт 3 машин осолцсон. 5 тойргийн дараа 8 машин аль хэдийн уралдаанаас гарсан байла. Тэд 75 тойргийн турш хан мөргөж хоорондоо мөргөлдөн уралдаанаас гарсаар л. Эцэст нь ердөө 3 машин барайны шугамд авлаа. Энэ бүхэн болж байхад багийн эзэд болон ивент тэтгэгчид өөрсдийн олон сая долларын хөрөнгө оруулалтанд өдрийн турш зүгээр л хилтерхий болж байгааг Маринагийн бомб дах тагтан дээрээсээ харж байгаа юм. Гэхдээ энэ бол багууд уралдаан болгон дээр л хүлээдэг эрсдэл. За тэгвэл асуулт байна. Яагаад энэхүү цагт 200 милээс дээш хурдтай явж байгаа санхүүгийн галзуу холгонд хугаалаг бизнесийн шийдвэр болох ёстой гэж. 1996 оны Монакогийн Гран При Формула 1-ийн ертөнцид ямар өндөр эрсдэлийг харуулдаг. Гэхдээ Ослод болон Шампан дарсны ард дэлхийн хамгийн нарийн төвхтэй бизнесүүдийн нэг ногдож байдаг. Хэрэв жишээ нь та ингээд Формула 1-ийн багийг үүсгэлээ гэж бодохын тулд мөнгөний урсгалыг нь судлах хэрэгтэй болно. Спортын ард харилцааны бизнес болох Формула 1-ийн группыг авч үзье. 2024 онд F1 групп нь 365 тэрбум долларын орлого олсон. Энэ багуудаас ирэх мөнгөтэй огт хамаагүй гэдгийг та бүхэн санаарай. Энэ бол цэвэр F1 брендийн орлого юм. Тэгвэл энэ 365 тэрбум доллар хаанаас ирдэг вэ? F1-ийн орлого нь үндсэн 4 бүрэлдэхүүнтэй байдаг. Нэгдүгээр цацалтын эрх. Энэ олон нийтийн хамгийн том хэсэг буюу 33% бүрдүүлдэг бөгөөд ойролцоогоор 1.2 тэрбум доллар юм. Үүнд дэлхийн өнцөг булан бүрийн телевизийн сувгууд болон стриминг платформуд уралдааныг өөрсдийн сувгаар дамжуулах эрхийн төлөө асар их төлбөр төлдөг байна. Дараагийн орлогын хэсэг нь уралдаан зохион байгуулах хураамжаас бүрддэг бөгөөд нийт орлогын 29%-ийг эзэлдэг. Уралдааны талбайд эсвэл орон нутгийн засгийн газрууд Гран При зохион байгуулах эрхийн төлөө жилд 15-аас 60 сая доллар төлдөг гэсэн. Сүүлийн үед бол ойролт орнод зэрэг улсуудын засгийн газрууд бол хамгийн их өндөр хураамжуудыг төлж байгаа. Мөнгөөр зодж байна гэсэн. Дараа нь бид дэлхийн ивент тэтгэгчтэй танилцсанаа. Энэ бол орлогын 15-аас 20%-ийг бүрдүүлдэг. Эдгээр нь одоо жишээлбэлдэх юм бол Pirelli, Heineken зэрэг уралдааны зам даяар тасралтгүй харагдах брэндүүд бөгөөд тэд F1 брендтэй холбогдохын тулд ихээхэн мөнгө төлдөг байна. За ингэхээр ерөнхийдөө үндсэн орлого нь стриминг үйлчилгээ, телевизээр цацах үйлчилгээний багц, бараа бүтээгдэхүүний лиценз мөн F1 TV зэрэг F1-ийн дижитал платформудаас ирдэг байна. Харин энд хамгийн сонирхолтой нэг хэсэг бий. Тэр нь Формула 1 өөрсдийн олсон бүх мөнгөө хадгалдаг. Үнэндээ нийт орлогын 38% буюу 2023 онд ойролцоогоор 1.2 тэрбум доллар нь 10 багт хуваарлагддаг. Энэ хуваарлтыг F1 багууд болон спорт удирдлагын байгууллага болох FIA хоорондын нууц гэр болох Concord Agreement-ээр зохицуулагддаг. Гэхдээ энэ хуваарлт нь бүгд 10%-ийг авна гэсэн хэлбэр зүйлүүд биш. Үүний оронд мөнгө улирлын эцэст багуудын амжилтаас мөн тухайн баг Формула 1-ийн хэр хэсэгт оролцсноос хамааран байнга өөрчлөгдөн хуваарлагддаг байна. Тиймээс хамгийн удаан хугацаанд спортод байсан Ferrari шиг баг бол нэмэлт түүхэн урамшууллыг өөрсдийн хуваарлалтаа нэмдэг байна. Хэрвээ та Ferrari эсвэл Mercedes-Benz баг бол одоо 150 сая доллароос дээш шагналын мөнгө авах боломжтой гэсэн. Хамгийн хойдлын баг нь ердөө 60-аас 70 саяыг авч магадгүй юм. Энэ их мөнгө шиг сонсогдож байгаа ч нэг багийг удирдах зардал нь хэрэг болохыг ойлгоход нэг ч их мөнгө биш юм шиг санагдана. 2021 оноос Формула 1-ийн баг хэр их мөнгө зарцуулахад ямар ч дүрм журм байгаагүй. Тиймээс том багууд зүгээр л аль болох их мөнгө хийж ялахыг боддог байсан. Тэр тооны хөвчлэн 400-аас 500 сая доллар төлдөг байсан бөгөөд төсөв нь баг тус бүрийн хэд хэдэн голцод хуваагдаж байв. Эхнийх нь хамгийн үнэтэй нь мэдээж машин өөрөө. Хэдэн зуун инженер машинууд дээр ажиллаж өчүүхэн ч гэсэн нэгэн дой секундын давуу талыг олж авахын тулд судалгаа хөгжүүлэлтэнд сая доллар зарцуулдаг. Машины бүх хэдэнг нь тусгай зориултаар хийгдсэн бөгөөд үйлдвэрээс гарч ирэх машин бүр одоо профит байдаг бөгөөд ихэвчлэн давтагдчих бүрэлдэхүүн хэсүүтэй байдаг. Машинд хүчний агрегатууд ялангуяа өндөр нарийн төвхтэй техникийн хувьд илүү F1-ийн эрлиз хөдөлгөөрөд багтдаг. Хэрэв та өөрөө баг байна гэж бодъё л да. Тэгэх юм бол машиндаа зориулаад мотор авах хэрэгтэй болно доо. Тэгээд Mercedes эсвэл Ferrari үйлдвэрлэгчдээс хөдөлгөөр худалдаж авч жилд ойролцоогоор 15 сая долларыг зарцуулах болно. За үүний дараа бид багийг удирдах хүмүүстэй танилцсанаа. Ихэнх шилдэг багууд 800-аас 1200 хүнийг ажилуулдаг бол жижиг багуудын тоо 300-аас 400-тэй ойрхон байдаг. Мөн та дэлхийн өнцөг булан бүр 24 өөр уралдааны турш өөрийн аялал жуу тэр томоохон багийг тээвэрлэх логистик мөн жилийн турш үйлдвэрлэлээс баг руу солих хэдэн шинжилтийг тээвэрлэх зардлыг тооцох хэрэгтэй. Тиймээс та төсөөж байгаачлан эдгээр зардал нь амархан хяналтаас гарч болно. Дээрээс нь одоо бүгдээрээ эдгээр үхлийн аюултай машинууд руу үсрэн орж хамгийн хурдтай жолоотойг хүсдэг жолооч нарын тухай дуртай хүн шүү дээ. Шинэ жолооч буюу бидний ярьдгаар нисгэгчдийн гэрээ ихэвчлэн жилд 500 мянган доллар байдаг бөгөөд харин Lewis Hamilton, Max Verstappen зэрэг нисгэгч жолооч нарын цалин жилд 55-аас 60 сая доллар хүрдэг байна. Үнэндээ мөнгө зарцуулалтын дан хитрхи хяналтаас гарсан тул 2021 онд Формула 1 дээр төсвийн дээд хязгаарыг гаргаж тормоз тавих шаардлагатай болсон. Спортын түүхэнд анхудаага багууд хэрэг мөнгө зарцуулахаа хязгаарлуулсан гэсэн үг. Нэг ёсондоо 2021 он гэхэд 145 сая доллар
доллароос эхэлж байсан бөгөөд түүнээс хойших жилд нь 135 сая доллар хүртэл буурсан байдаг. За тэгээд энэ хязгаарлалтын хүрээнд 2021 онд ихэд 145 сая доллароос эхэлж түүнээс хойш жилд 135 сая доллар хүртэл буурж исэн юм байна. Гэхдээ жолоочдын цалинг бас дурдахгүй болохгүй нэ. Хэрвээ Red Bull багийн төсвийн дээд хязгаарын бараг 40%-ийг нь жолоочийнхоо цалин зарцуулдаг бол тэд яаж бүрэн гэрлээ одоо хасаалттай үйл ажиллагаагаа зогсолтгүй явуулж байна вэ? Энэ тухайд үрдье. Бид Кристиан Хорнер зэрэг одоо тийм топ багийн удирдагчдын цалингийн тухайд урдаагүй. За яг эндээс бидний нарийн хэрэгтэй мэдээлэлүүд гарч ирэх баха. Төсвийн дээд хязгаар зарим тусгай зүйлс огт багтаагүй байдаг бөгөөд энэ том багуудад бусдаас илүү их мөнгө зарцуулах боломжийг олгодог. Тодорхойлбол одоо жолоочийн цалин хамгийн өндөр цалинтай 3 гүйцэтгэх захирал, маркетингийн зардал, бусад хэд хэдэн зардал нь зардлын хязгаарт багтдаггүй юм байна. Тиймээс энэ зардлын хязгаар нь энэхүү тоглоом энэхүү уралдааны талбарыг баг зэрэг тэнцвэржүүлж байгаа ч гэсэн хамгийн том багууд өөрсдийн тогтсон дэд үтц хязгаарлагдаагүй хэсгүүдэд хязгааргүй мөнгө зарцуулах чадвараа иргэн ашигласаар л байгаа гэсэн. Энэ бол тэднэрт томоохон давуу талтай. Тэгэхээр жижиг багууд жоох хэцүү юм да хөрхий. Нэг өсөндөө сонгууль зарцуулах мөнгөний хязгаарыг тавьдаг боловч засгийн газрын капиталыг гишүүн давуу талаа ашиглаад сонгуульд илүү мөнгө зарцуулаад байдаг та хүн мэднэ те. Тэрнтэй л бараг адилхан юм уу та. За тэгвэл эндээс нэгэн асуудал уран гарч иж байна. Жижиг багууд тэгвэл хэрхэн өрсөлдөх вэ? За ямар ч тач бизнесийн сорилттой адил та хэдий чинээ жижиг баг нь төдий чинээ бүтээлж явах хэрэгтэй болно. Хаас F1 багийг жишээ болгон үзье. Тэд 2016 оны F1-ийн тэмцээнд орохдоо нэлээд сонин арга барил хэрэгэлсэн. Бүх зүйлийг өөрсдөө хийхээ оронд тэд дөрмийн дагуу зөвшөөрөгдсөн машины бүрэлдэхүүн эсүүдийг аль болох их хэмжээгээр Ferrari-гаас хөдөлж авсан байна. Энэ арга барил нь тэдэнд анхандаа 250-аас бага ажилчнтай ажиллах боломжийг олгосон бөгөөд энэ шилдэг багуудын ажилтны тооны хувьд бол багахан хэсэг гэсэн үг, бараг талын тал гэсэн үг шүү дээ. Харин Williams зэрэг багууд техникийн түншлэл, жолооч нарын ивент тэтгэлийн мөнгө авчрах, бизнесийн хэмжээнд мөнгийг үр ашигтай хойрлох замаар оршин тогтнож ирсэн. Хэрвээ та халаасандаа маш их мөнгөтэй буюу тэр бумтан байсан бол F1-ийн багийг эхлүүлж болох уу? Гэхдээ энэ яг ч тийм биш юм аа. Нэгдүгээрт уралдааны машин буюу тэр машинаа уралдах тэр зогсоол байрлуулахын тулд 200 сая долларын хураамжлал хэрэгтэй болдог. Энэ хураамж нь одоо тухайн томоохон багууд эдгэх мөнгө зарцуулж байгаа жоохон багасгах зорилттой юм байна л та. Тэгэд өмнө ирсэн шиг шагналын мөнгөний хувийг багасгахны төлөө одоо байгаа багуудад шууд очтгоо л гэсэн үг. Дараа нь та тухайн багийг удирдах бүгд бүтэн цогцлбор буюу одоо байгууламж барилгатай байх хэрэгтэй. Үүнд одоо таны үйлдвэр, дизайны офис, судалгааны газар, уралдааны тэр жолоочдыг бэлтгэх симулятор төв. Хэрвээ танд өшөө дахиад мөнгө өгвол салхины хонгол багтана. Энэ дэр нөгөө машиныг тавиад салхины хурдыг хэмжиж хаавар нь урсгал гарч ийн 1 секунд дойлыг хэмжихийн тулд туршиж байгаа юм лаборатори маягийн зүйл гэсэн үг. Тэгэхээр эдгээр хийхэд танд дор ээж 100-аас 200 сая доллар шаардлагана. Эхний буюу анхны машинаа та босгоход 100-аас 150 сая доллар төсөвлөгдөж хэрэг болно. Мөн тэгээд ямар барианд орсноос хамаарч шагналын мөнгө авахаас өмнө хамгийн багадаа 2 жилийн хугацаанд ажилчид тоног төхөөрөмжийн үйл ажиллагааны зардлыг бэлэн байлгахаа мартаж болохгүй гэсэн үг. Энэ бүх зардал бол та машина уралдааны зам дээр гарахаас ч өмнө хараагүй байхдаа гарч байгаа хагас тэрбум долларын зардлаа гэж ойлгож болох юм. Ер нь тэгээд F1-т шинээр баг орж ирэх бас асуудалтай байдаг. Янз бүрийн татвар хураамж нэмэгдүүлэн за дээр нь энэхүү дэлхийн хамгийн онцгой клубын гишүүнчлэлийн хураамжаа шинэ гишүүн өргөдөл гаргамагц хуучин гишүүд нэмэгдүүлдэг гэсэн үг юм байна л та. Ер нь энэ бол зүгээр л уралдааны тухай биш гэдгийг санах хэрэгтэй юм байна. Энэ бол зөвхөн хэдэн тэрбум долларын франчайзыг хамгаалах тухай асуудал яриад юм байна. Одоо багууд хэрхэн мөнгө зарцуулдгийг мэдсэн тул яг үнэндээ хэрхэн мөнгө олдог талаар ярилцъя. Учир нь эдгээр хүмүүс уралдахыг эсвэл зугаацахын тулд жилд хэдэн зуун сая доллар шатааж байгаа нь үнэн. Харин тэгээд нөгөө талд ямар нэгэн бизнесийн урамшуул байх ёстой шүү дээ. Нэгдүгээр бидний өмнө ярилцсан шагналын мөнгө юм аа. Та анзаарсан бол энэ спортод тийм ч их зүйлийг хааж боодоггүй. Жинхэнэ мөнгө ивент тэтгэлгээр дамжин орж ирдэг. За ингээд бүтцийн хамгийн дээд талд бол ивент тэтгэгч байдаг. Ивент тэтгэгчүүд компанид багийн нэрийг өгөх хэрэгтэй байдаг. Тэд нэрлсэн багийн тэтгэлгийн багцгаж гарч байгаа. Эдгээр гэрэн жилдээ 50-аас 100 сая доллар төрч болно. Жишээлбэл Oracle гэдэг технологийн амар том компанидыг та бүхэн мэдэх бах те. Энэ компани Red Bull-д жилийн 100 сая доллар төлдөг гэсэн мэдээлэл байдаг. За дараа нь машиныг хамгийн сайн байрлах томоохон ивент тэтгэлгүүд жилд 10-аас 30 сая долларын үнэтэй байдаг. Тэгэхээр машин дээр наагдсан тэр лого, стикер те брэндүүдийн логог хэлээд байна шүү дээ. Хамгийн гоё харагдах хэсгүүд. Жижиг логонууд бол 1-ээс 5 сая доллар байдаг бол хамгийн жижиг наалт стикер нь хагас сая доллар орчим байдаг байна. Машин дээр нах баннер л гэдээ ойлгож байгаа. Гэхдээ ихэнх хүмүүс анзаардаггүй зүйл бол F1 багийг ивент тэтгэхийн жинхэнэ үнц нь таны дээр байршуулсан ивент тэтгэлийн логог зам дээр зурж байгааг харахад ерөөсөө оршдгүй юм байна. Харин үүний оронд энэ бүхэн зогсоолын ард юу болдогтой холбоотой юм. Энэ бол Paddock Club бөгөөд энэ F1-ийн онцгой зочлох үйлчлэгээний талбар бөгөөд компаниуд үйлчлүүлэгчээ авчирч гэрээ хийж бус томоохон корпорациудтай сүлжээ үүсгэдэг байна. Нэг ёсондоо уралдааныг хамгийн гоё тасархай тэрүүн газраас үзэх суух тэр байрлалыг л хэлээд байна л да. Нэг амралтын өдрийн тасалбар нь хэдэн мянган долларын үнэтэй байх бөгөөд уралдаан амралтын өдрүүдэд бол олон сая долларын үн бүхий бизнесийн гэрээ хийгдэг байна шүү дээ. Тэр Paddock Club дотор. Энд одоо ялангуяа технологийн фирмүүд, зөвлөх компаниуд, санхүүгийн үйлчилгээний компаниуд зэрэг B2B буюу бизнес хоорондын компаниуд маш үнцэнтэй B2B буюу энэ харилцаан дээр явж байгаа компаниудын хооронд бол маш үн цэнийг өгдөг байна. Өдөр тутамдаа та бүхэн шиг хэрэглэгчтэй бас харин бизнесээс бизнесийн хооронд их маркетинг хийгдэг байна шүү дээ. Нэг өсөндөө машиныг ивент тэтгэж хэдэн зуун сая долларын үнэ бүхий гэрээ хэлцэл хийж мөн өөрийн хөрөнгө оруулалтаа цагт 200 мянган хурдтайгаар зам дээр хурдалж байгааг харах. За дээр нь тэр нөгөө 50 сая долларын наалтанд тийм ч муухай харагдах байхад оршиж байгаа юм. Нэг өсөндөө ивент тэтгэж байгаа мөртлөө цаагаараа ивент тэтгэсэн дүнгээс хэд дахин илүү бизнесийн гэрээ хэлцлийг
F1 уралдааны ард томоохон бизнесийн хүмүүс хоорондоо нэгдэж уулзч одоо бүлэглэл болд юм уу яа ямар нэгэн аргаар уулзахдаа ажлуудаа ярьдаг байна. Тэгэхээр F1 ердөө ил харагдах хөшүүрэг төдий зүйл байгаж магадгүй юм. За тэгээд бас нэг асуулт байна. F1-ийн баг ашигтай байж чаддаггүй эсвэл зүгээр л зугаацсанд бол мөнгө цацаж байна уу? За ер нь бол түүхэнд ихэнх багууд алдагдaltaй ажиллаж байсан бөгөөд голчлон баян эзэд эсвэл автомашин үйлдвэрлэгч компанийн дэмжлэгтэйгээр л энэ бүхнийг хийдэг байсан юм байна. Мэдээж хэрэг тэр хөрөнгө оруулж байгаа том компаниуд энийг маркетингийн зардал гэж үзэж гаргаж байгаа гэсэн. Гэхдээ зарцуулах мөнгөнд үг шинээр төсвийн хязгаарлалт тогтоосноор тухайн орчин өөрчлөгдөж багууд одоо өөрсдийн маркетингийн төслүүдийг ашигтай ойлгох нэг талаараа тогтвортой бизнес болох арга замыг хайж эрэлхийлж байгаа юм байна. За ер нь бол тоо баримтаас харахад 2023 онд Mercedes F1 баг бол 83 саяын фунт стерлингийн ашигтай ажилласан гэж мэдээсэн байдаг бөгөөд Ferrari-гийн F1-ийн үйл ажиллагаач гэсэн мөн ашигтай байх магадaltaй гэж таамагладаг энэ дүнгээс харах юм бол. За харин McLaren Racing баг бол 2022 онд бол 9 сая фунтын алдагдaltaй байж байгаад жилийн дараа буюу 2023 онд 12 сая фунтын ашигтай болсон гэж байгаа. Ер нь энэ ингээд багуудын төсвийг хязгаарч өгсөн гэдэг байгаа шүү дээ. Дээр төрсэн. Энэ бол F1-ийн үзэгчдийн өсөлтөөс ирэх одоо орлогын нэмэгдэл илүү сайн менежментийн ачаар зарим багууд ашигтай ажиллах боломжийг бүрдүүлсэн л гэсэн үг. Гэхдээ энэ бас тийм баталгаатай биш дээ. Жил болгон л өөрчлөгдөг баг. За ашиг орлогоос гадна F1-ийн үзэгчдийн тооны өсөлт огцом нөлөөлж байгаа. Ялангуяа саяхан кино чатрууд нээлттэйсэн F1 гэдэг кино бол энэ бүхнийг маш яруу тодор харуулсан. Ялангуяа шинэ гарч байгаа энэ кино бол F1-ийг үзэгчдийг улам оршуулж байгаа. За дээр нь Netflix-аар гарсан баримтат кино бол Drive to Survivor одоо дамжуулан үзэгчдийн тоо маш ихээр нэмэгдсэн. Тэгээ үүнийг дагаад зогсоолдох баг бүрийн үнэлгээ огцом өсөж байгаа юм. 2024 онд F1 багийн дундаж үнэлгээ нь 2.3 тэрбум долларт хүрч байсан. За тэгээд зогсоолын дээгүүр жагсдаг Ferrari болон Mercedes багийн жагсаалтын тэрбумд 4.7 тэрбум болон 3.9 тэрбум доллараар үнэлэгдэж байна. Тэрч бүр 2020 онд Dorilton Capital компани 180 сая доллараар худалдаж авсан жижигхэн Williams Racing баг одоо бол 1.2 тэрбум доллараар бүртэл үнэлэгдсэн байна. Энэ нь одоо хэдхэн жилийн доторх тухайн хөрөнгө оруулалтанд 600% өгөөж өгсөн бөгөөд доошо жоохон уналтаа яв багийн хувьд эрсдлийсэн бооцоо мэт харагдаж байгаа боловч одоо бол санхүүгийн хамгийн гайхамшигтай доктортой баг болсон байгаа юм. За ингээд ирээдүйд харахад F1-ийн өсөлтийн олон хүчин зүйлийг илэрхийлж байна. Тодорхойлбол F1 TV, тоглоом, сошиал медиа хамтын ажиллагаа дэлхийн өнцөг булан бүрээс залуу үзэгчдийг татах зорилготой байгаа юм. Мөн тэд Las Vegas-ийн Grand Prix шиг зөвхөн өөрсдийн уралдааныг өөрсдөө сурчлах туршилт дуудаж хийж байна. Энэ F1 зөвхөн зохион байгуулалтын хураамжаас гадна үйл явдлын холбоотой бүх орлогыг өөрсдөө олох боломжийг хайж байгаа гэсэн үг. Гэсэн хэдиж Формула 1 бол үндсэндээ сайн бизнес мөн үү эсвэл зүгээр л мөнгө цацж байгаа баячуудын тоглоом мөнгөс асуулт хэвээрл байгаа юм. Ерөнхийдөө энэ өндөр дүнтэй олон тэрбум долларын үнэтэй энэ тоонууд бол одоо том үйлдвэрийн дэмжлэгтэй эсвэл баян эзэдтэй том багуудад шууд ашиг авчрахаас гадна F1-ийн маркетинг, технологи хөгжил, брэнд байгуулах зэрэгт ашиглаж чадаад байгаа. За харин нөгөө талаар би даасан жижиг багуудад бол илүү хэцүүхэн хүн замыг туулж байгаа юм. Тэгэхдээ автаа жоохон алдагдaltaй ажилласан ч гэсэн жилийн эцээр бол хувьцааных нь үн цэнийг бол бий болох боломжтой байгаамаа. Тэгэхээр контентийнхэнд асууж асуултыг эргэн асууя. Хэрвээ та баян мөнгөтэйсэн бол F1-ийн багийн спортыг F1-ийн уралдаанд өөрийн багийг оруулах байсан уу? Техникийн хувьд бол мэдээж хэрэг тийм мөнгөтэй ба шүү дээ. Гэхдээ бараг тэрбум доллароос багагүй бэлэн мөнгө, олон жилийн сайн бүтээн байгуулалт, хөгжил, судалгаа, мөн шинээр орж иж байгаа багууд аль болох оруулахгүй бөөрөлхийг бүтээн байгуулалт, мөн хөгжил зэрэгс хамаархан. За дээр нь нэмээд шинээр орж ирж байгаа багийг юм бөөрөлхүүлж хааж оруулах байх зорилготой баригдсан тийм хатуу хариг систем л гэж ойлгоход болно. Ер нь бол Формула 1 бол зүгээр л одоо машин уралдаан биш. Энэ бол одоо мөнгө цацхаас гадна тийм тухайн эзэнт гүрэн байгуулах урлаг юм а гэж хүмүүс хэлж ирсэн. Нэг өсөндөө эдгээр энд уралдаж байгаа багууд нь хүсэл тэмүүлэлттэй уралдааны төслүүдээс хэдэн тэрбум долларын үнэтэй дэлхийн entertainment franchise болж хувирсан гэсэн үг. Нэг уралдаан дээр л хичнээн сая доллар зүгээр л хоорондоо шүргэлцэх юм мөнх зэрэгээл салхинд хийж байгаа шүү дээ. Тэгээ эдгэрийг үзэж байгаа хүмүүст их тааламжтай байдаг байх л да. Тэгэхээр өнөөдрийн дугаараараа F1 буюу энэ Формула 1-ийн ард юу болдгийг бүгдээрээ дэлгэрэнгүй сайхан мэдж авлаа гэж бодож байна. Хэрвээ та subscribe дарах юм бол дараагийн дугаар дээр илүү сонирхолтой сэдвийг хамгийн түрүүнд хүлээж авах болно шүү. Лайка дараад комент өчөд байж байгаарай. Би танад маш хэрэгтэй нэг юм хэлж өгч байна. Хэдхэн хором наашаа анхаарлаа хандуулаарай. YouTube задлан гэдэг шинэ ном гаргасан. За энэ ном болохоор англи монгол гэдэг 10 гаруй сувгийг сүүлийн 6 жилийн турш ажиллаж байсан туршлага дээр үндэслэн хийгдсэн байгаа. Нийтдээ бол 1.5 сая subscribe цуглуулсан шүү дээ. Энэ олон сувг хийж байгаа. Тэгэхээр танд энэ ном яагаад хэрэгтэй гэж. Тэгэхээр шүү дээ та одоо хобби, бизнес эсвэл community ямар ч зорилготой байсан бэ? Яаж контент хийхээ яг так ойлгох болно. За тэгэхээр энэ номд юу байгаа вэ гэхээр үзэгчдийн анхаарлыг эхний 5 секундэд яаж төвчгийг сурна, хүн рүү чиглэсэн контент хэрхэн бүтээхийг нүдэнд харагдтал зааж бичсэн ном аа. За тэгээд мэдээж хэрэг өөрийн брэндээ өсгөж мөнгө олох бодит стратеги суралцсан санаанаас эхлээд эвлүүлэх хүртэл бүх алхмыг системтэйгээр зааж бичсэн байгаа. За дээр нь мэдээж хэрэг том мэдээлэл суурьж өсөлт авчрах стратегиуд байгаа. Хамгийн гол нь ямар ч хувцсны халаас нь багтах ийм хэмжээтэй авсаархан ном байгаа. Нийтдээ 250 онцтой буюу та ингээд гадаад дотоо хөдөө явахдаа ч юм уу наадмын амралтаар уншихад маш тохиромжтой байгаа шүү. Үүнээрээ сандахад маш цөөхөн хуваар хэрэглэгдсэн байгаа. Хязгаарлагдвал тоотой гэсэн үг. Та тэгээд яг одоо энэ дээр гарч байгаа хаяг буюу Pop Culture-ийн хэмээн сайтаар ороод шууд захиалаад үнэгүй хөргүүлээд аваарай. Хөргөлт үнэгүй гэж байгаа шүү дээ. Тэгээд шууд авах линкийн видеоны комент болон description дээр бас байрлуулчих. Тэгэхээр нэмжлэхэд дүүнартаа бэлгэлж гэсэн яг таарсан сайхан биелэг болно шүү. Нэг номоор контент бүтээх цогц системийг гартаа оруулах гэж боддоо.